Энэ төсвийн урсгал зардал одоо маш өндөр болсон. Тэгээд зөвхөн одоо боловсрол эрүүл мэндийн салбарын цалин нэмсэн, бусад салбарын одоо цалин нэмэх шаардлага байна. Тэтгэврийн хэмжээг бас нэмэх шаардлага байна гэдэг ингээ яригадаад байдаг. Тэгэхээр нөгөө талдаа энэ чинь юу гэсэн үг хэрэг урсгал зардал маань ингэж төсөвтэй хамгийн их хувь эзлээд ихлээр бид нар ер нь цаашдаа улс маань хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх вэ гэдэг юм асуудалд орж байгаа. Тэгэхээр энэ төрийн албыг одоо цомхон бүтээмжтэй, өндөр бүтээмжтэй болгоно гэдэг ингээд зорилт тавьсан мөртлөө яг ингээд дотоод төлөвлөгөөг нь хараад уншаад үзэхээр тэнд ерөөсөө тийм цомхон болох талаар ямар ч үг үсэг байхгүй. Зүгээр л сайхан сургалт хийн, сайхан системтэй болно гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ төрийн албан дээр цомхон бүтээмжтэй болох талаар яг тодорхой ямар өөрчлөлт шинжилгээ хийх юм бэ гэдэг. Миний хувьд ингээд хараад үзэхээр татвар, гайл, нийгмийн даатгал, эрүүл мэндийн гэдэг ийм дөрвөн одоо байцаагч төсөвт орлого одоо төвлөрүүлэхээр ажиллаж байгаа байхгүй. Бусад улсуудын жишг болоод ингээ хараад үзэхээр бол энэ одоо бас нэгдсэн ийм орлогын газар байж болохоор санагдаад байна. Иймэрхүү өөрчлөлтүүд өдр хийнэ гэж бодож байна. Яг юу хийж бодож байна вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За дараагаар нь болохоор энэ төрийн өмчийн компаниуд. За төрийн өмчийн компаниудын өөр бол одоо засгийн газрын өрөөнд орохгүй байгаа. Төрийн өмчийн компаниуд бол одоо бүх одоо асуудал нь төсвийн гадуур явж байгаа. Тэгэхээр төрийн өмчийн компаниудаар яг ямар тодорхой бүцийн өөрчлөлт хийх гээд байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл одоо ногдол ашиг нэмэгдүүлэх хүрээнд за хувьчлал болон бүцийн өөрчлөлт хийгээд 2027 он төсөвт хэдэн төрлийн орлого оруулж ирэх гээд байна. За улсын хөгжлийн 2027 оны одоо төлөвлөгөөний хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур зүйлтээр бол ногдол ашгийг хэд болгож байгаа талаар ямар ч мэдээлэл алга байна. За бүцийн өөрчлөлтөөс дамжуулаад хувьчлалаас дамжуулаад төрийн өмчийн компаниудыг өөрчлөлтөөс хамаарат хэдэн төгрөг орж ирэх чинь бас тодорхойгүй байгаа даа. Энэ тал дээр бас засгийн газрын эрхлэх газраас ингэ хариулаач. За эдийн засгийн хөгжлийн яамнаас одоо зөвхөн уулуурхай эрчим хүчний салбараас бусад салбарт яг одоо тодорхой хэмжээ ямар том ажлыг одоо 2027 он төлөвлөж байна. За эрчим хүч уулуурхай дээр бол ойлгож байна. За бусад салбарт яг ямар тодорхой эдийн засгийг солонгоруулах үүднээс ямар ажлууд хийх гэж байна гэж асуух. За боловсролын яамнаас асуух асуулт бол юу вэ гэхээр энэ сумын төв, аймгийн төв болон одоо нийслэлийн сургуулиудын хүүхдүүдийн одоо мэдлэгийн гүйцэтгэлийн үнэлгээ бол харилцан адилгүй байна гэдэг энэ судалгаа гараад ирсэн байна. Тэгээ энэ дээр болохоор бол математик, унших, байгалийн ухаан гэсэн 3 хичээлээр одоо сурвалжчдын гүйцэтгэлийн ялгаа гаргаад ирсэн юм байлээ. За тэгээ би энэ талаараа бас тодорхой ажлууд хийх гэж байгаа юм байна гэж хараад үзэхээр 2027 оны энэ төлөвлөгөөнийхөө хяналт шинжилгээ үнэлгээнийхээ шалгуур үзүүлэлтээр болохоор зөвхөн одоо 6-аас 14 насны математик монгол хэлний одоо чиглэлээр бол тодорхой зорилтууд тавьсан байна. Тэгэхээр ягаад одоо бусад насан дээр болон одоо нөгөө байгалийн ухааны хичээл дээр ингээд тодорхой зорилтууд тавихгүй байна вэ гэсэн ийм асуулт байна. За тэргүүн шадар сайд инх хоёр хариулъя. За Соронзмол гишүүнтэй санал нэг байгаа. Ер нь энэ төрийн өмчид аж ахуй нэгж тойрсон асуудал бүр нийгмийн бухимдал, нийгмийн одоо гол шаардлага хүсэмжил болчиход байгаа. Эрс өөрчлөлт хэрэгтэй байгаа. За засгийн газар дээр хяналт хэрэгжүүлэх газар дээр ажил өгөгдөөд энэ төрийн албаны чиг үүрэг, салбарын чиг үүргийн уялдаа, чиг үүргийн давхцал гээд энэ иж бүрэн шинжилгээнүүд зураг авалтууд хийгдээд үндсэндээ төгсөж байна. 9 сарын 1 гэхэд энэ төрийн өмчийн бодлого зохицуулалттай холбоотой төрийн өмчийн компаниудын хувьчлах, татан буулгах, нэгтгэх, зохион байгуулалтын арга хэмжээг төрийн албатай хамтрагсан энэ бодлогын арга хэмжээг 9 сарын 1 гэхэд төсөвтэй дагуулan одоо өргөн барихаар ингээд шийдвэрлэх орж ирнэ. Одоо гишүүдээ түрүүн бид нар төрийн өмчийн хувьчлалын том багц оруулсан тэгээд их хурл дээр унсан штэ. Хувьчлах цаг болоогүй гэдээ буцаасан. Ахаад оруул. Ер нь яаралтай хувьчлах хэрэгтэй. Аль болох эдийн засгт төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Эдийн засгт төрийн оролцоо төсөв болон төрийн өмчт компаниараа дамжуулаад эдийн засгийн 61 орчим хувь төрийн оролцоо болчиход байдаг. Орон зайд, хувийн орон зайд нэлээд хязгаарлалт үүсээд байдаг. Энийг яаралтай бид нар чөлөөлөх хэрэгтэй. Засгийн газрын чөлөөлөх бодлогын хүрээнд тэргүүн ээлжинд энэ бодлогууд явж байгаа. Тэгээд намар гэхэд нэлээд бодлогын арга хэмжээтэй санаашд орж ирнэ. За баярлалаа. Энэ чухал асуудал. Тэгээд чөлөөлийн энэ бодлогын хүрээнд бид нэн тэргүүний шийдэх ёстой хуулиуд бол эдийн засгийн эрхчлэлийн хуулийг хорд оруулж ирмээр засгийн газраас. Хоёрдугаарт нь тэр төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийнхаа хүн суртлыг чөдөр тушааг таслаж хаymаар байна. Хуучин гайгүй байсан дордуулсан.
За 3 дугаарт нь тэр хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль, гадаад дотоодын хөрөнгө оруулалт дэмжих тухай хууль. Их хурал дээр бид нэр зөвшөөрлийн тухай хуулийг хурдан явуулахад оролдож байгаа. Энэ бол бас нэлээд эдийн засгч нэлээд том бас тийм болох бах. Тийм болохоор засгийн газар энэ хөрөнгө оруулалтыг дэмжих дээрэс нь эдийн засгийн хэрэгжлээний хууль, төр хувийн хөгжлийн түншлэлийн хуулиудаа илүү либерал, илүү одоо төр хувийн хөгжлөд дэмжсэн ийм хууль чиглэлээр оруулж ихтэй илүү анхаараарай гэдгийг хэлье. Хэвлэх газар энх 2 сая хариулъя. За ер нь төр томроод байгаа гол шалтгаан төрийн өмчийн компаниуд дээр л байна. Тэгэхээр нийтийн өмчийн хуулийг болон төрийн өмчийн компани засаглалтай холбоотой 2 хуулийн төслийг улсын их хурлд бол засгийн газар өргөн барьцсан байгаа. За хэлцүүлэг шатнд байгаа. Гэхдээ эрх зүйн орчныг оновчтой болох ёстой. Эхлээд. За энэний дараа улсын их хурлд өргөн барьцсан байгаа төрийн өмчийн компаниудыг ховчлох асуудлыг энэний дараа ярих ёстой. Хуулиасаа төрүүлээд их хурл тогтоол гарах боломжгүй байгаа. Төрийн өмчийн компаниудын талаар баримтлах стратеги. За засгийн газар ерөнхий сайдын бодлого бол ер нь энэ төрийн өмчийн стратегийн орд газруудтай холбоотой хов хувьцаа эзэмшиж чинь гээд за тэнд дахиад авилга За гүйцэг хариулж. Энх 2 сая. Би. авилга хулгай ингээд нүүрлээд энэ бол одоо яг эсрэг ийм байдалтай байна. Компаниудтай ч гэсэн ер нь энэ дарамттай хувийн эдийн засгаар ерж төлөх юм чөлөөлөх боломж олохгүй байна гэдэг утгаар ер нь татвараа авдаг энэ зарчим руугаа оруул яасан юм бэ гэдэг бодлого барьж байгаа. За энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг чиглэл өгөгдсөн ажиллаж байна. За нэг яралтай гормоор оруулж ирэх болов уу гэж төсөөлж байгаа. За мөн одоо томоохон ялангуяа Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт за оюу толгойтой холбоотой ажлын эсхүүд бүгд шинжилж байгуулагдсан хэлцээрийн шатанд орсон. За ер нь бодис дутгаараа зүгээр дансан дээр байдаг биш, ард иргэдтэй зарж үрж хоорондоо шилжүүлж өвдүүлэх боломжтой ийм хувьцаа эзэмшүүлэх асуудлыг За боловсролын сайд энх Хамглан хариулъя. Лувсан цэргийн энх Хамглан. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. За Соронзон болд гишүүнээ бид нэр одоо нэг ПИСА-гийн үнэлгээнд олон улсын дэлхийн чанарын үнэлгээнд 22 онд хамрагдаад нэлээд хуучин дүнгийн үнэлгээгээр бол одоо асах 3 гэдэг дүн авцсан. За одоо ингээд 25 онд бас энэ ПИСА-гийн 2 дахь үнэлгээндээ хамрагдсан байна. Энэ 10-11 сар зарлагдана. Гэхдээ сүүлийн 2 жил бол бас энэ боловсролын чанарын үнэлгээг хийгдээгүй орхигдсон юм байлээ. Зүгээр ямар учир шалтгаантай би бас одоо сайн ойлгохгүй байгаа. За ингээ үндсэндээ бол нөгөө Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдол, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөе гэдэг энэ хүрээнд бол бид нэр гэрте ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль байна гэдэг бодлогоо тодорхойлж байгаа. Тэгэд хамгийн сайн сургууль гэдэг юу хэлэх вэ? Сайн хөтөлбөртөө, сайн багштай, хуурамч дүнгийн тогтолцоогүй, хүүхд бүр төсөвтөө, хамтын удирдлагатай, цахим шилжилт хийсэн одоо үдийн хоолтой, үе тэнгийн дэрлэлт За энх Хамглан сайд гүйцэг хариулж. их хурлын дарга энэ улсын их хурлын гишүүд ч одоо улсын төлөвлөгөө ярьж байгаа үнэхээр одоо суурь асуултууд асууж штэ. Тэгээ одоо энэ хариултан дээр 1 минутанд одоо бид нэр яг үнэхээр хариулах одоо ямар ч боломжгүй юм ба штэ. Тэгээд энэ хариултын 3 минутын горимж шилжүүлж өгөөч. Их хурлын гишүүд ч гэсэн одоо асуултанд бүрэн хариулт авах болов уу гэж бодоод байна. Тэгэд энэ Соронзон болд гишүүний асуулт их суурь асуултууд асуугаад байна л да. Одоо тэгээ бид нарын энэ улсын их хурлд өргөн танилцуулж байгаа Монгол улсын хөгжлийн 27 оныхоо төлөвлөгөөг нэг танилцуулаад арталт нь төлөвлөгөөний үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд гэдэг өмнөхөөсөө бол нөгөө хүсч бүх гишүүдийн хүсээд байдаг нөгөө суур үзүүлэлтүүд өрх төвшингээ яа тодорхойлж байгаа юм бэ? Ямар бодлогын арга хэмжээнүүд авч яг энд хүрэх гээд юм бэ гэдэг тоо бүхний ард чинь нэг том хөтөлбөр тайлбарлах хэрэг гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо бас нэг тийм ягаад ч одоо 1 минутанд ямар ч супер сайд одоо хариулж амжихгүй болоод гэж бодоод байна шүү дээ тий. За Соронзон болд шин тодруулъя.
Тэгэхээр би эдийн засгийн хөгжлийн сайдаас тэргуун шадар сайдаас суугаад байгаа нь энэ уулуурхай эрчим хүчний салбараас өөр одоо бусад салбарт 2020 онд ямар томоохон ажил хийхээр төлөвлөж байна вэ? Ялангуяа зорилго нь одоо эдийн засгийг солонгоруулах гэдэг талаасаа гэж асуусан шин. Тэрэнд хариулаач. За инхвэр сайд хариулъя. Шадар сайд инхвэр, Жаданбаг инхвэр. За эрчим хүч нэг номер. Эрчим хүчээ хангаж яаж цаашаа явна. Тийм болохоор гол хүч эрчим хүчинд орооч. Мэдээж уулуурхаан экспортоо бүрэн дэмжиж идэвхжүүлнэ. Экспортоо идэвхжүүлэхийн тулд бид нар үнэтэй экспортлох ёстой. Инхийн тулд боловсруулах үйлдвэрлэл рүү онцгой анхаарна. За энэ дотор зэс ган боловсруулах том ажлуудаа эхлүүлнэ. За газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг яралтай хурдан гүйцэтгэлийн шахаж гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. За аялал жуулчлалын салбар бол бас их том найдлага төрүүлж ажлын байр болгож байгаа том салбар болж гарч ирж байгаа. Иймд аялал жуулчлалын дэд бүтцүүдийг ялангуяа одоо голлох 4 бүсийн 4 аймгийн нисэх буудал, Ховд, Хөвсгөл, Өмнө Говь, Дорнот энэ 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд онгоц хүлээж авдаг. Улаанбаатар бууга дамждаггүйгээр шууд аяллаа бүсдээ ирдэг. Тэр болцоо бүрдүүлэх төслүүдийг эхлүүлнэ. Энэ жил эхний гэрээнүүд хийгдсэн Хөвсгөл Солонгосоос шууд дунд оврын онгоцууд бууж эхэлнэ. За Саранзан боловч тодруулж асууя. Маш чухал сайхан мэдээ сонсогч байна шүү. За төрийн албаны бүтцийг нөгөө цомхон бүтээмжтэй болгоно гэдэг би нөгөө түрүүний асуусан шүү дээ. Гайл, татвар, гайл, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын орлого цуглуулж байгаа байцаагч нар чинь нэг төрлийн ажил хийгээд байна гэдэг хэвгүй. Эдгээрийг нэгтгэхэд нэг юм одоо бүтцийн өөрчлөлт хийх боломж бол байна гэж би хараад байна. Тэгэхээр энэ тал дээр одоо тодорхой ажил төлөвлөж байгаа юм байна уу? Энэ талаар саналаа хэлье. За инхвэр сайд хариулъя. Шадар сайд. Төрийн албаны бүх төвшний байгууллагууд дээр үнэлгээ хийж байгаа. Чиг үүргийн шинжилгээ хийгдэж байгаа. Таны санал бас нэг яригдсан том асуудал. Ер нь маш олон зүйлүүд байгаа. Зарим одоо салбарыг төрийн албанаас төрийн үйлчлэгээ гаргана. Нийтийн алба болгож хувиргана. Мөн нэгдсэн зохион байгуулалтанд оруулчихаар нэгтгэгдчихээр затан буулгачаар чиг үүргэнд давхцаж байгаа олон байгууллагууд бас байна. Тэгэхээр засгийн газар бүхий л төвшөндөө хэмнэлтийн бодлого зарлаад эхэлсэн. Энийгээ бол одоо бодит хэрэгжүүлэх үүднээс бас дотоод одоо энэ зохион байгуулалт бүтцийг боловсронгойлох ажлуудыг сайн хийнэ. Намар гэхэд энэ шинэ өргөн барих 27 оны төсөв энэ зохион байгуулалт дагсан хуулиуд дээр нэлээд том агц гарна. За хавар энэ чулуундаа багтаад бид нар эдийн засгийн хэрэгчлээнд тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай, жившээрийн тухай хууль, гадаад худалдааны тухай хууль, төр иргэний хяналтын тухай хууль гэдэг бизнес хувийн хвшлээ дэмжсэн хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлсэн энэ. За хин номтой 2 сайд бүсчилсэн хөгжлийн асуултанд хос 2 гишүүний асуултанд хариулъя. Асуултаа дахиж асуух хэрэггүй юу? За хос 2 гишүүн асуултаа асууч.